Ариун үйлсэд мандалан цусан гавьяа байгуулсан эрэлхэг хөвгүүд олон төрсөн юм. Цэргийн яамны сайд бөгөөд бүх цэргийн 1-р орлогч, цэргийн ерөнхий комиссар, улс төрийн сургууль боловсруулах газрын дарга, ардын хөвсгөлийн партизан Даш Чирвиг 1965 онд бүгд наримдах Монгол ард улсын ардын их хурлын тэргүүлэгчдийн зарилгаар цагаатгаж мөнгөчүүрэн гавьяагийн сэргээсэн юм. Ханган урууны нэгэн сүрлэг оргил тахилга шүтээнд цогт сүмбэр хайрхан боловоос нутгийн ард олондон төдийгүй Монгол түмэндэн хайрлагдсан шүтэгдсэн хишиг буйны сан эвгүй элдүүрэн эрдэнэ хайрхан болоо. Их хайрханы үнэмлэх өндөр 3348 м. Хайрхантай залгаа 3 талаасаа юу ч орж нэвтрэхийн аргагүй завчим өндөр асах хат гүн хавцал бүхий хойд ангарахад Чингис хааны 10,000 зэрэг байрлж байсан гэж хуучилдаг. Түүх домогт энэ уул усныхаа үлэм зугаа сайхныг гүн мэдэрч магтан дуулж зохиол бүтээлдээ мөнгө хөлсөн чулууд нутгийн алдар сууднуудын мандаа нэгэн бол Монголын уран зохиолын нэр төлөөлөгч Ойдвин Цэнд билээ. Нэр зохиолч Цэнд чулууд сумын нутагт 1929 онд Малчин ардын гэр бүл төржээ. Ойдвин Цэнд 1948 онд Улаанбаатар хотноо холбооны техникум төгсөж Архангай аймагт томилогдсон насан туршийн амьдралыг холбоо харилцааны ажил үйлс зориулсан сацуу. Уран зохиолын бүх төрөлд авьяас чадлан сорж нэрд гарсан Арын сайхан ханган сартвах зохиолчдын нэг байлаа. Үүндээ бол манай Цэнд бол Монголын уран зохиолд одоо гайхамшигтай их сонин шинжилэл хөдөө монгол хүний сэтгэлгээгээр монгол хүний уран тэр үзэл хараагаар зан чанарыг байгаль орчинтой холбоож их уран сайхнаар тэгсэн мөртөө адал явдалт ийм хэлбэрээр гайхамшигтай урнаар одоо гаргаж чадаж бичиж байсан. За хэний нэг одоо онцгой чанар бол Монголын уран зохиолд одоо нэр тэмдэгдэн үлдсэн онцгой чанар бол энэ гэж би дотроо одоо бодож үнэлж хайрлаж хөнтгөж зохиолын одоо уншиж явдаг. Чулууд нутгийн ард түмэн бэлэгдэхүү Цэндийнхэн 70 насны сүүдэр зэрэгдсэн ог 1999 оны 8 дугаар сард шүтэн зогт сүмбэр хайрхныхаа тахилгатай хамтруулан тэмдэглэж зохиолчийн төрсөн гэрийн буурнан ган тулга мөнгөлөн онголжээ. Малчин ардууд эд хөрөнгө мал сүрэг хүч хөдөлмөрөө нэгтгэн хоршиж ажиллах нь чухал гэдэг ойлголт улс орон даяар өрнөд байсан. 1939 оны 8 дугаар сард Чулууд сумын баруун жаргалтай аманд хэсэг хүн цугларч ардын үйлдвэрлэлийн 47 дугаар нэгдлийг сайн дурын үндсэн дээр 21 гишүүнтэй 184 толгой малтай 800 орчим төгрөгийн мөнгөн хоримтлалтай албан ажлын байр болсон нэг баг гэртээ байгуулжээ. Уг нэгдэл 1953 оноос Чулууд сумын шинэ амьдрал нэгдэл болон өргөжиж 1990 он хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж манай улсын шилдэг тэргүүний нэгдэл байж ирсэн болов. Тус нэгдлийг хөдөлмөрийн баатар дорж балмаар ахлуулсан чадварлаг хүмүүс удирдах олон арван хөдөлмөрийн сайжруулыг төрүүлэн гаргасан юм. За анхан ачхад бол яг ганцхан үлзэт баг энийг хэдэн улсууд нэгдэлдэлсэн 200-аад малтай ийм л байл. Тэгээ яг 1959 он хүртэл ажиллаад сумааран нэгдэлдэлсээд нэгдэл шиг одоо ер нь түргэн хугацаанд их дэвжиж өссөн. Мал олонтой боллоо. Ерөн сумын малын ихэнх нь одоо нэгдлийн гарт орж ирсэн. Сумаа бүх хүн нэгдэлдэлсэн. Тэгээ би тэгж бодод манай нэгдлийг анх байгуулахад манай аав ээж хоёр анх санаачилж байгуулсан. Тэгээд бас ээж аавынхаа дурсгал зориулж энэ байгуулсан нэгдлийн өө татаад нэртэй төртөө болгох юмсан гэж ийм зорилготой. Тэгээ сумынхаа ард түмэнтэй нийлээд ажиллахад ер нь ард түмэн хүлээж их баг улсын сайн нэртэй нэгдэл болгох юмсан гэж ингэж л зориулсан. Тэгээ тэр хэрэг маань үтсэн. Их сайхан хөдөлмөртэй манай сумын ард түмэн гэдэг чинь янзын штэ ерөөс. Итгэх зүтгэл одоо тэр ерөөсөө тэгээд нэг л одоо хийгвэл хийх юм хийж чаддаг. Нэг удирдлагатай итгэх юм бол итгэсэн шиг итгэж чаддаг. Тийм сайхан ард түмэн тэр надад их зоригжуулсан.
Тэгээд 1960 хэдэн он гэхэд бол ерөөсөө манай чулууд сум нэгдэл улсын тэргүүний сум нэгдэл болсон. За ингээд бүр улсад зарлагдсан соёл жилтийн талаар бол улсад одоо тэргүүлж байсан сумаараа тэргүүний сум болсон. Ингээд тэр үе чинь одоо нэг нам ноёлж байхад Монгол Ардын Хавьсгалт намын төв хорооны намын 3 их хурлын илтгэл Цэдэн Балдаргын тайлын илтгэлд Доршилм дарагтаар ангын чулууд сумын шинэ амьдрал нэгдэлгээ өөр ингэж 3 том хурлын илтгэлд тэмдэглэгдэж орсон. За ингээд ерөөсөн сум нэгдээрэн одоо улсад гайх болсон тэргүүний сум нэгдэл болсон. За энэ тэгээд одоо би зорилгоо биелүүлсэн гэж боддгийг. Миний мал малхтаа нэг иршмэлдэг зүйлүүд энэ байгаль орчинтой хол их аль болохоор аштайхан харьцад нутаг үлчээрийг их зөв зохистой ашигла нэг бууран дээр их удаа хугацаагаар суулж бэлчээрийг далхалуулагдахаас шүү дээ. Тэр нэг их тэрэлдэг. Тэр далхалагдсан бэлчээр чинь эргээд төлж ургацсан сайжрахтаа их муу байдаг. Тийм учраас ерөөсөн би нэгдлийн малмалж яах чинь нэг газар ерөөсөн маш удаан суудгүй. А зуны цагт бол эргэж бэлчээрээ ашиглаад нэг газар яахад тонжогоод эргэж нөгөө газар яа өшөө газар байж яснаа эргээд нөгөө хуучин байсан дээр ирж ийм журмаар бэлчээрийг ашигладаг. Тэр энэ төрөлтэй энэ хоёр амандал би энэ 70 хэдэн жил болсон гэж. Улаанбаатарт 1000 малчныг цуулган болно гэж тэгэл ярьж ийн улсууд тэгээд би юм гэж 1000 малчны цуулганд оров. Тэгжсэн чинь сумын цэцэг дараа уцаар ярьж байна. Та 1000 малчны цуулганд оролцсон. Та ер нь хөдөлмөрийн баатар болох нь байх шүү. Та би арайчиг худлаа боловгээд нэг хэсэгдэн үнэмшгүй шиг байлаа. Тэгээд хөдөлмөрийн баатар болоод хүүхдүүдийн дэс чи миний гоёлын дээр хувцас хамаг юмэг аваад итлээ тасаг дараа тэргүүтээ очлоо. Тэгээд 1000 малчны цуулганд оролцох болоод тэгсэндээ шагнад гардуулсан тэгсэн намайг хөдөлмөрийн баатар болохоор болцол гэж байна. Би тэгээд хүн чинь их баярлахаар чинь ер нь үнэн болоо хотлоо боловгээд гардан аван автаа ер нь баг үнэн зүтгүй юм. Гардаж аваад ягаад хоолой жичрээ нүдний нэрнээс өөр ихгүй гоож би ер нь ёстой баярлна гэхэд ер нь тэр хүн шиг баярлж